За энэ өрийн тэгшүүний санаачлалын хуулийг бол дэмжиж байгаа. За Монгол улсын хүн ам өсөлт нь удаашрч байгаа. Сая хэдэн жилийн өмнө манай улс 86 мянган хүүхэд шинээр төрдөг байсан бол одоо 50 гаруй мянга болж буурсан байгаа. За тэгэхээр энэ олон хүүхэд гаргаж байгаа олон хүүхэд гаргасан эхчүүдээ төр засгаас илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол одоо хамгийн чухал зүйлээ. Тийм учраас энийг бол дэмжиж байгаа. Дэлхий дээр хамгийн их хүн ам нь өсөж байгаа орн бол Үзбекистан улс юм байна. Жилд сая хүн, ойролцоогоор сая хүн хүүхэд төрдөг юм байна. За хүн ам нь одоогоор 38-39 сая хүнтэй ингээд өсөж байгаа юм байна. За үндэсний статистикийн хороо 4 сая дахь иргэнэ одоо 31 онд авна хүлээж авна гэж тооцоо гаргасан бол одоо ингээ энэ тооцоо бол хоошилж байгаа. Тийм учраас одоо Монгол улсынхаа хүн ам зүйн бодлогыг дэмжсэн ийм хуулиудыг бол дэмжих хэрэгтэй. Дээрээс нь одоо бүх юм бол одоо учир холбогдолтой байгаа. За уул уурхайн ростын систем байна. 14 хоногоор ингэж ажиллаулдаг, амраадаг. За энэ системийн сөрөг нөлөөлөл бол маш их байдаг юм байна. Гэртээ байгаа ч юм шиг, хүүхдүүдтэйгээ хамт байгаа ч юм шиг, байхгүй байгаа ч юм шиг. Амьдарч залуу насаа одоо өнгөрөөж штэ. Тэгэхээр одоо Эрдэнэт хот, Багнуур хот одоо томоохон уурхай дагсан тэр хотуудыг яагаад одоо энэ уул уурхайн энэ бодлогодоо авч үзэхгүй байна вэ? Энэ 30-40 жилийн өмнө, 50 жилийн өмнө маш зөв бодлого барьж ирсэн байна. Тэр уурхайчдын ар гэрд зориулсан хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлж ирсэн нь маш зөв бодлого байна. Энэ одоо ростын системээс болж олон гэр бүл ялангуяа одоо залуу гэр бүлүүд салж сарних тийм ээ янз бүрийн одоо хэрүүл маргаантай байх асуудлууд их байгаа. Энэ дээр одоо Монгол улс бас бодлого барьж тодорхой хувь нь бол тэр уурхай байгаа аймаг руугаа тэр шинэ орон сууцуудыг барьж ипотекийн хамгийн хямд одоо хүүтэй зээлүүдийг өгч ингэж одоо гэр бүлийн энэ асуудлыг төрөөс онцгой анхаарахгүй болохгүй нэ. Дээрээс нь бас нэг холбогдолтой зүйл тэр малчны хүүхдүүдийг 6-7 наснд нь одоо байранд суухыг шаардаж за одоо сумын төв дээр заавал танхимаар хичээлхийг шаардаж байгаа тийм. За ингэс дээрээ бас сөрөг юмнууд бол их гарч байна. Тийм учраас 12 дугаар ангийн систем шилжсэн одоо манай улсын хувьд энэ малчтын хүүхдийг энэ Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бас харж хамгаалж байгаа энэ нүүдэлчин соёлыг нуруунд дээр өөрч байгаа малчтай анхаарч энэ явуулын сургууль янз бүрийн одоо холимог одоо тогтолцоо сонголтыг малчтад өгөх хэрэгтэй. Ингэснээрээ бол бас энэ хүн ам зүйн бодлогыг дэмжиж байгаа томоохон ажил болноо. Тэгээд энэ хуулийг дэмжиж байна. За сэдвэр жишүүн үг гэлээ. Сархадын Зулбахар гişүү асуултаа асууя.